За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдөр гад махбаттай буюу хонь Аслан номын ордныхны маань 5 дугаар сарын ерөнхий төлөв байдал юу вэ гэсэн онцлог эхэлж байна. За эндээс одоо би нэг ийм харцсан сууж байна л да. За энд одоо яг одоогийн байдлаар та одоо маш их харамссан одоо таны одоо оролцсон оролдлого бүтэмжгүй болсон тийм ээ. За энэ дээр би одоо хайр сэтгэлийн асуудал гэж харж байна л да. За одоо буцаж нийлэх эсвэл бол одоо танд одоо ямар нэг төлөвлөгөө байсан тийм ээ. Тэрийг одоо үзэж алдсан одоо бүтээгүй тийм ээ. Та одоо аргаа барсан эргэж буцсан шийдвэр гаргах гэж одоо оролцсон мөн одоо энд одоо их дараараа тавиулсан гэх нь хайшин ер нь бол нэг тийм одоо ялагдсан тийм ээ бууж өгсөн одоо арайч нэг ихтгэл алдчихаагүй байгаад хараад байгаа юм шиг иймэрхүү байдал харагдаад байна л да. За яг хоо эндээс харахад одоо яг энэ учрал одоо энэ хайр тийм ээ энэ гэр бүл бол одоо ер нь их одоо тийм их өнгөц харьцаатай биш. Нэлээд гүн сайхан харьцаатай байсан байна. Энэ дээр одоо үр хүүхдүүд харагдаж байна тийм ээ. За би энэ дээр одоо бас нэг өөрийнхөө одоо бодол би энд одоо их олон хүн үзээд өдөр шөнөгүй сууж байна. Тэгэхэд нэг залуучуудтай нэг хэлэх юм байх юм. Айл гэр дээр тоглохоос өмнө одоо өөрийг хариуцлагаа одоо маш сайн ухамсарлаа шүү тийм ээ. 92 яг бас салчдаг юм байгаа биз. Өөр хүүхдүүдийн асуудал ард нь одоо маш их одоо тавигддаг шүү. Энэ дээр одоо би тийм асуудал байгаа учраас хэлж байна тийм ээ. Өөр хүүхдүүдээ одоо хүүхэд гаргачаа дараа нь одоо би битээр нэхгүй юм байна, таахгүй юм байна гэдэг ингээд салдаг. Ард нь одоо өөр хүүхдүүдийн асуудал одоо маш их хүн дээр хүүхдүүд одоо их одоо юу гэдгийг золиос болж үлддэг ийм юм бэ шүү. Хариуцлагатай байна шүү. Өөрөө хариуцлага ухамсарлаа шүү тийм ээ. За энэ дээр одоо нэг тийм үйл одоо тийм л юм харагдаж байна. За одоо тэг яг уу одоо төгсгөл болоод тийм ээ. Эсвэл одоо нэтгэл алдаад одоо гэр орондоо буцаж очисон байдал харагдаж байна. Зарим нь тийм ээж аав дээр очисон нөөсөн тийм ээ. За энэ дээр одоо мөн одоо таны одоо энэ эдгэрэлтийн процесс одоо ерөнхийдөө яг 5 дугаар сард одоо асуудлууд шийдэгдэнэ л гэж ойлго. Та нэг одоо шийдэлд хүрэх нь байна тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол ингээд одоо эдгэрсэн сайхан хаврын уран цаг ирж байна тийм ээ. Ер нь хүний сэтгэл бол одоо бас тэнийж одоо бас хөдөлж байдаг ийм үе байдаг тийм ээ. За энэ дээр одоо таныг одоо нэг шийдэлд хүрсэн байдал харагдаж байна л да. Одоо за боли одоо ерөнхийдөө одоо walk away тийм ээ. Шийдэж одоо явсан тийм ээ. За энэ дээр одоо нөгөө талын хүн бол одоо маш хатуу үгүй гэсэн байр суурь байгаа юм шиг харагдаж байна. За яг хуу ерөнхийдөө бол ийм процесснууд одоо таныг маш их хямрааж байгаа, одоо их бодолд автаж байгаа ийм байдал харагдаж байна. За энэ дээр бас өөр хүүхдүүдийн асуудал одоо энэ салалтанд одоо эсвэл энэ одоо тусгаарлалт одоо юу гэдгийг тустай одоо болсон байдалд одоо хүүхдүүдийн асуудал хөндөгдөж байгаа байдал харагдаж байна тийм ээ. За хүүхдүүд бол одоо ялангуяа өсвөр насны хүүхэд одоо сэтгэл зовоож байгаа тийм ээ. Ийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо анхаарал нэгтдээ. За энэ их гэр бүлийн асуудлын одоо хажууд одоо ийм одоо хөдөлгөөнд орж ийм гэр бүлийн асуудал үүсснээс болж одоо ажил ард орхигдсон байдал харагдаж байна тийм ээ. За ажилдаа анхаарал тавиарай гэсэн байна тийм. За одоо энэ дээр миний намайг харахад одоо би ингээд энэ дээр хараад уншаа сууж байхад ерөнхийдөө одоо болж бүтэхгүй байгаа бол одоо эртхэн шиг амьдралаа бодсон ер нь дээр харагдаж байна тийм ээ. Нөгөө хүн бол үгүй гэсэн байр суурьнд маш бат
байгаа учраас одоо энийг дахин оролдооч хэрэггүй харагдаж байна. Ерөнхийдөө өөр хүүхэд ажил төрөлдөө анхаарлаа төвлөрүүлээ гэсэн юм мессеж өгч шүү. За энэ дээр одоо бас одоо нэгэнт одоо дундаасаа хүүхэдтэй болвол одоо залуучууд бол одоо үзэн ядаал хүүхдэд уулзуулахгүй ингэхгүй тэгэхгүй гэсэн ийм хар оноо бодсон юм шийдвэрүүд гаргахгүй байхыг хичээгээрэй тийм ээ. Яагаад гэх юм бол одоо үр хүүхдүүд цаана ээжигээ сандаг, аавыгаа сандаг ийм үйлдэлүүд одоо ийм байдал үүсдэг шүү. Энэ дээр анхаарна үстэй. Энэ дээрээс нэг тиймэрхүү юм харагдаж байна тийм ээ. За энэ дээр би одоо юу зөвлөх вэ? Таны зөвлөгөөнд гарчихсан байна л да. Та хоёрын харьцаанд одоо эдийн засгийн байдал маш их нөлөөлсөн байдал харагдаж байна тийм ээ. Эдийн засгийн байдлаасаа болж одоо эсвэл энэ маргаанаас болсон юм шиг тийм ээ. За уучлаад урагшлаа гэсэн байна тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо нэгэнт одоо ийм байдал болчихсон бол энийг уучлал тохиролцоонд хүрч одоо ингэсэн дээр харагдаж байна. Буцаж нийлэх тал дээр бол үгүй гэж байна шүү. За ийм байна. За хүүхдийн асуудал маш их тавигдах нь байна шүү. Энэ дээр одоо хүүхдүүд дээр одоо маш их анхаарал тавиарай, ажил төрөлдөө анхаарал тавиарай гэсэн байна. За мөн энд одоо маш нэг шинэ зарим нэг хүмүүст маань одоо шинэ хүүхэд төрсөн байдал харагдаж байна. Тэ шинэ за танд одоо 2 дугаар сар 12 дугаар сар одоо маш их чухал байхаа нэмжил тийм ээ. За мөн шинэ хүүхдийн мэдээ гэсэн тийм ээ. За мөн одоо 5 дугаар сард одоо та найз нөхөдтэйгөө тийм сэтгэл хөдлөсөн ийм 6 цэнгийн ийм юмд очсноор одоо бас шинэ хүн амттай танилцах боломж гарах нэ гэж харагдаж байна. За мөн одоо би ажилдаа одоо анхаарал төвлөрүүлээрэй гэдэг түрүүн хэлсэн байгаа тийм ээ. За энэ дээр одоо шинэ ажлын санал одоо шинэ юм байна тийм ээ. Эндээ одоо анхаарал төвлөрөөд энийг одоо нэг жоохон юу гэдэг лээ нэг судалж үзэж одоо хамтран ажиллах талаар бодвол их зүгээр юм байна шүү. За мөн одоо танд бас мөнгө төгрөгийн асуудал ерөнхийдөө бол эдгээр сайхан өөрийгөө сайхан цуглуулж авч идэгсэн байдал харагдаж байна тийм ээ. Шийдвэрийг гаргасан 5 дугаар сард ийм сайхан сар байх нэ. Мөн одоо энэ дээр мөнгө харагдаж байна. За энэ мөнгө бол одоо таны урдны хийсэн сайн үеийн үрдэн одоо юу гэдгийг ажил сайн hard work paying off тийм ээ. За мөн одоо энэ дээр одоо ийм өөрчлөлтүүд нь одоо би түрүү хэлчихсэн байгаа маш их өөрчлөлттэй сар байх нэ. Ялангуяа одоо гэр бүлийн хүрээнд за гэж ойлгоорой. За нэг ийм онцлог байна. За би одоо хувийн уншлагаа хийсээр байгаа шүү. Миний одоо Монгол Стар тайруу Facebook пэйж рүү одоо хандаж мэдээлэл аваарай. Тийм ээ хувийн уншлагаа хийх гэж байгаа бол за мөн одоо ингээд та бүхэндээ одоо талархъя маш их баярлалаа. Одоо та бүхний одоо энэ сайхан гаргаж байгаа сэтгэлд тийм ээ энэ сайхан миний ажлыг сайхан дэмжиж ойлгож байгаа. Мөн одоо сайхан лайк, subscribe хийсэн улсуудаа маш их баярлалаа. Урмын үг хайрлаж коммент бичсэн улсуудаа маш их баярлалаа. Та бүхний урмаар одоо сайхан жигүүрлэж байна шүү. Баярлалаа та бүхэндээ. За ингээм амжилт хүсье. Баяртай.